хичээлээ хийж ийн гэд өдөр шөнжингөө суугаад ядаргаанд орчихвол хамгийн гол нь эрүүл мэнд шүү дээ. Одоо зүгээр ээж. Эмч зүгээр гэж хэлсэн шүү дээ. Агаандөө. Одоо ээжийг сайн харж андаа шүү заяа. Тэгнэ бит хоёр дэжгүй. Миний охин ч гэсэн ингээд удахгүй ээжигээ уйлуулаад сургуульд явна да. Тийм ээ. Минийхөө. Яасан? Чи таад хүн танд зөндөө хайртай шүү гэд дамжуулаад өгөр. Ээж хэлээ. Ээж наад. Ээж таад хүн танд зөндөө хайртай шүү гэд дамжуулаад өгөр. За миний хөөж юм мартаа сайн бүртгэхээрэй. За. Энэ нүүр гарынхын хэрэгслэг энэ чи хийцэн. За. Солонгоо яаж нээж? Солонгоо хичээлээд автчих. Солонгоо харин та маргааш өглөө эрт явах юм чинь. Хоёулаа таныг явахаас өмнө өнөөш нь унтахгүй баахан буу олчих юм шүү гэдсэн. Тэрэндээ бэлтэж байгаа юм байна л та. Мам. За. Миний хөө мөрөөдлөө биелүүлээд хүссэн сургуультай ингээд нэг яваасаа гэж ээж нь ямар их хүссэн гэж бодно. Миний хөө ингээд явлаа сургуультай. Ээж нь жаргалтай байна. Ээж. Миний явахыг мэдсэн үү? Утас нь ерөөсө болохгүй байх юм. Аавд нь хэлсэн. Уржигдраас хойш утас нь холбогдохгүй юм. Хөдөө гадаа явсан юм болоо та. Ээж.
Та надад яг үннийг хэлээч. Би одоо юмны учир ойлгоо шүү дээ. Юу тэр? Аав тэр үннийг. Аав нь уурандаа элдв янз юм ярьж л байдаг штэ. Миний хүү ямар аавынхаа занг мэдэхгүй штэ. Би ч аавыг мэднэ л дээ. Аав солонгойг хизээч миний хүүхд биш гэж хэлдэггүй шүү дээ. Анхандаа би аавыг уурандаа л хэлж гин гэж боддог байсан. Намайг имлэг тавьж байгаа хүртэл эргэж ирээгүй үсттэй. Би яг үннийг л мэдхийг хүссэн. Ээж нь хэлсэн штэ. Үнэхээр миний аав мөн байсан юм бол өнөөдөр энд байж ах хэвээр үсттэй. Аавд хоёр таарч тохирохгүй салсан байж болно. Хүүн удаа хугацаагаар гадагшаа явах гэж байхад гаргаж өгөхгүй аав гэж байд юм. Ээж нь ч гэсэн чиний өмнөөс аавд нь гомдож байна. Чиний оронд би байсан бол бас ингэх л байсан. Тэгтээ биш үү минийхөө? Ямар ч л байсан. Миний хүү аавын хүн мөн. За яв. Энэ хорвоо дээр үний юм гэж байдаг бол энэ үнэн. Би зүгээр л аавынхаа баяртай миний хүү. Сайн сураад ирээрээ гээд тухан дээр нь үсэд гараа таллахыг л харахыг хүссэн. Анх намайг цэцэрлэгт орж хахад таал дагуулж явчихсан. Сургуульд орж хахад ч гэсэн. Одоо ч гэсэн ээж минь л байна. Уг нь би чинь аавтай юм шүү дээ. Ээж нь бүгдийг ойлгож байгаа. Бүгдийг ойлгож байгаа. Гэхдээ миний хүүгийн өмнө ямар сайхан ирээдүй вэ гэж бодож байна. Миний хүү бүсээ чангал. Зоригтой бай. Зоригтой бай. Ээж нь хүүдээ итгэж байна. Заяа. Кофе. Баярлалаа. Чиг сайхан кофе чандаг шүү. Айлын сайн эзэгтэй болох байхаа. Тийм гэж юу. Баярлалаа. Би чиний чандаг кофе цаг их санандаа. Яалаа гэртээ захирлаа. Би таны дагаа явна гэж хэлсэн дээ. Тэгэхээр та өдөр болол миний чансан цай кофег ууж штт. Ээжээ. Би бүр заргаа хөрөвдөд ах юм аа. Хэлээд явгүй. Хүний эцэгч болтоо. Хоол газар явж яхад нь ганц хүүгээ гаргаад өгч болдгүй л юм бах та. Ээж нь ч гэсэн муу хүүгээ өрөвдөж л байлаа. Амжаад ирчих болов гэсэн шиг цаашаа орон ортлоо эргэж хараад л байсан. Хөөрхи эгч чинь бас шаналж явах шиг байна лээ. Тэр муу юу нэрэ дэндүү юм аа. Төрсөн хүүдээ ингэж ханддаг эцэг хүн байдаг л юм байна. Чагдаг муухаг ухаан муутайд тэгж яахгүй юу? Гэтэ манай зоргоо чагдгаас тэс өөрөө. Юу нь яаж юм ухаантай хөөх хөвгт төрдөг байна? Зоргоог явчихаар цаад игч чинь хэцүү л байна байх. Чагдаг байхгүй зоргоо явчихсан. Муу охинтойгоо хоёулах нь.
Тэр муу ер нь байснаас байгаа хүн дээр. Миний охин эгч дээрээ ойрхон очиж санаа тавьж байгаарэ. Тэгэлгүй яах вэ ээж минь. Би нэрээ эгч тохирсон ястайгаа яаж л болсон штеп. Манай эгч шиг толгой сайтай хил устай хүнд одоогийнх нь ажил нь арай чамлалтай юм аа. Тэгээд чамаар олигтой цалинтай биш. Тэгээд эгч чинь таарах боломжийн ажил байна уу? Байна. Та харин намайг жаахан дэмжиж өгөөрэй. Миний охин юу л бодож олоод явна да. Их гаяа. Атахан нууц. Захирлаа. Манай корпорацийн нэрээр танд шүүхээс нэхэмжил ирсэн байна. Зүгээр дээ санаа зовлтгүй. Би юм болно гэж мэдчихсэн. За Сүхбэй сайн уу? Үгүй ямар сони хүн бэ? Алив наашаа орол доо. Миний хүүхдүүд вэ? Манай Шавнэр. Шавнар аа. Тийм ээ. Найз нь туслах багш болсон шүү дээ. Ямар мундаг юм. Баяр хүргэе. Баярлаа. Хөөш, ингээд ямар сайн зүгийн салхин чамааг нааш ингээд дуудаад байна. Найз нь танаа багштай ч уулзах хэрэг гараад. Багш байхгүй юм. Бага. Өнөөдөр гадаадаас ирсэн. Удахгүй ороод ирэх бол. Ингээд чи нэрээ далдыг хардаг далаалам шиг яг цагаа болоод хүрээд ирэх юм аа. Мэдчих яахгүй юу? Найз нь сүүлийн үед далтыг хараад байгаа шүү. Намайг бөө болно гэсэн. Тэгээл ойр зураа юм үзэл суужий. Бөө гинэ. Биш бөө гэснээс сүүлийн үед тэрэнцэн бөө өнтрийг олон бий болоод байгаа. Моос хүнс биенд нь орчоо гардгүй гэлээ. Чи яриад игцсэн биш үсттэй. Яна чи яаж мэдсэн? Чи тэгжсэн юм уу? Тийм шүү дээ. За тэр марцхнах чи яах. Чи нэр ганцаараа яваа юм. Ангийн маань өхнийг хаана гэж ээл явж байгаа юм тий. Гэрлээ. Ирэхгүй. Мяса. Цаа чин хаагур зугаас ч юу. Хөдөөлүүлээд 10 гаруй хонж байгаа.
MC шатхууны карт бүхний хэрэгцээнд нийцүүл MC Group. Хүч бол тоо биш. Үн бол чанар биш. Бибико, good baby, хүүхдийн чих. Илүү ихийг шингэн. Зах хязгаар нь үл мэдэгдэх цахим ертөнц. Таны мэдрэмжээс хамаарах олонд picture card. Төлбөрийн картны өнгө загвар төсөөлөн бодох хэрэгчлөөг танд олгож хэн нэгэн бус зөвхөн та хэдвчнийхэн гоёг урлах цаг ирлээ. Нандин picture card. Цахим ертөнцид орон цагаа эзэж таны дахин давтагдашгүй өнгө загварын шийдлэр онлайн захиалга авч гэлээ. Нандин харилдаг гэрэл зураг хүн бүртбэ. Picture card. Нандин. Хүч бол тоо биш. Үн бол чанар биш. Бибико, good baby, хүүхдийн чих. Илүү ихийг шингэн. За би 50% боломж авъя. Мэдээж B15. Таны B15. Yes. Харин та Үзэгчдээсээ дэмжлэг авъя. бол үлгүй. Үзэгч түмэн нэгэн дуугаар B15-ын тоортой цайг санал болгож байна. B15. Unitel-ийн цэнэглэгч картын урамшуулал эхэллээ. Та 3000, 5000 болон доогийн үйлчилгээний 6000. Бибико, good baby, хүүхдийн чих. Илүү ихийг. Агшаа. Би таныг шинэ жилийнхэн баярт орох гэсэн. Аавыг байхад гэр бүлэрээ цуглараа сайхан тэмдэглэдэг байсан л да. Харин өөд уснаас нь хойш гэр бүлийнхэн маань жоохон тарж бутраад өмнөшгээд их сайхан тэмдэглэж чадахгүй байгаа. Тэгээд би энэ жил гэртээ зөндөө хүн ураад таныг бас ураад шинэ жилийнхэн баярыг сайхан тэмдэглэж ээжигээ баярлуулъя гэж бодсон юм. Энийг танд. Оо. Баярлалаа. Та ирнэ үсттэй. Очноо. Баярлалаа. Оо нэрээ. Та тэр хүнтэй манай танилцаж болох юм байна. Би урьдчилсан байгаа. Тийм үү. За баярлалаа гшаа. Баяртай. Баяртай. Угаасаа л ийм хоёр нүртэй амтан байсан юм шүү. Одоо бодоод тахад ч сарангийн илтгэж үнэн байж тий. Наана даруухан царай гаргачаад цаанаас айхтар үх юм аа. Битгэл сони юм аа. Би юу ч энд итгэхгүй байх юм. Гэхдээ манай дүүс асуул сонин санагдахгүй юм. Үгүй яах вэ тий. Угаасаа манай компани тийм л зорилготой орж ирсэн. Тэгээд ч тэрнийхэн төлөө бас аваа идэм аваа илгүй. За арайчтай гэж бас хамаагүй ярьж болохгүй. Ямар ч мундаггүй алдаа гаргадаг үсттэй. Яах вэ буруу тооцоолчихсан юм байлгүй. Тэр ч нарийн ширэн гэж би мэдэхгүй маа. Гэхдээ маргад захирлыг ирснээс хойш хүмүүсийн хооронд хагарал үүссэн ч гэх юм уу. Нэг тийм үл алгацсан асуудал гарсан бидтэй. Угаасаа тийм шүү дээ. Манай компани өөр амьсгал шал сонирхол болцсон байгаа зү. Ер нь анхнаасаа 1000 захирал болох ёстой байсан шүү дээ. Нэрээ хийн ирэх юм бол одоо бүр 1000 захиралч биш. Цоошин. Хазаж чадахгүй маа гэхэд хараад баясчих тийм залуу ирэхгүй байх. Ер нь тэгээд боломж байвал хазаад лах хэрэгтэй шүү Цааш. дээ. Нэрээ сайхан залуу ирвэл гоё шүү дээ. Хаашин тий. Харин тэрнээс нь өмнө жаахан Тураад лавмаар сайхан залуу ирэх үү? Айгүй бол нэг халдсан толгойтой өвөн шиг л ирэх байлгүй. яагаад?
Үгүй аргагүй штэ давхарч байгаа компанид ямар юмныхаа сайхан залуу ирдгийг. За арайч тэхгүй баха. Гэхдээ манайх шиг ийм компани тэгж чамархан давхарахгүй гэж санагдаад байгаа юм да надад. Мэдхгүй би нөхөө ухаад л байгаа. Нөхрөөгөө авах шаардлага гарахгүй бол буцаад болч шиг амрах юм байхгүй штэ. Хураач хөрмөлүүлсэн юмгүй үн чинь залин тасрал баларлаа гэсэн үг. Нэрээ тийм шүү. Гэхдээ жамтаараа тасрах юм бол бүхэн эцтэй харагд. Нэг л их сүрхийн амтаа. Хэрэглэж татах стратеги төлөвлөгөө гэл том яриад. За одоо тэр нь хаана байгаа? Бид нар энэ хоног шахамл ажиллаад байсан. Тэр нь тэгээ сүүлдээ бимиг дампууруулах стратеги төлөвлөгөө болж хувираад байгаа юм шүү. Тэрс ойлгоч юм алга. Шиний юм. Дурлалын Баатар. Маргад захирлаанаас чаргууцлаад гүгээд байсан. Хөгшин өнөний ханаас гүйж агаад яаж сүүлээр нь шахуур болчиход вэ? Чи нэг авдыг дандаа нэг дэндүүлж явах юм аа. Гэхдээ яах нь мөрөөрөө явж илаа хөрхий. Хүн ер нь араамандаа л байх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ тэр маркетингийн албан тунгай ханаас гүгээд байсан. Яасан? Энээс эхэлцэн тоохгүй маркетинг ханаас гүгээд байсан. Гэхдээ ер нь тий одооний залгууч шатч бүр амар болчих. Хөрөн мөнгөтэй гайгүй алтан шуултал хөгшин чамаагүй. Төгөлдөр албан тушаал мөнгө төргөнд нь ч болдгоо баха. Маргад захирал ямар ч залуугийн харцыг булаасан сайхан хүүхэн л дээ. Сайхан уу шүү. Сайхан ч болтой. Сайн уу гүнжээ? Сайн байна. Би гүн жившилтэй. Мессежний найз чинь байна. Би нөгөө хаах уу? Та найзтайгаа нүрнээс холдуулахгүй юм уу? Оо тийч. Та яац юм? Оо би их царай мотой. Анжин толгойтой ширээг шиг. Тийм болол мессеж чийд байдаг гэсэн юм байна л да. Одоо зүгээр би яахгүй. Санаа зовлтгүй. Би хэлсэн шүү дээ. Цачин гэж.
Юу ч ярихгүй мó. Энд чинь та чи хийсэн үү? Тий. Борлын гүн орлогод орсон. Эмчит үзүүлсэн чи идэхгүй гэж л. Тэ. Чи л идэх байх л та. Итгэмээргүй. Харин Чи ямар цараймаатай юм бэ гэж юу? ямар залтай юм бэ? Гидсэлсэд. Хани хоолны аюут байгаа. Харин тийм ээ. Миний хайрц чи юм ухаантай шүү дээ. Чи хайртайгаа үлсэж ийн гэдгийг мэдээд хоол хийх гэж байгаа юм уу? Би түрүү 2 хоног хоол хийсэн шүү дээ. Одоо өнөөдөр чи ээж дээ. Чи сая юу гэсэн бэ? Чи тэгээд намайг хий гэж байгаа юм уу? Чи өнөөдөр намайг барилгын дэлгүүр дээр бараа ирээд яаж ажилласныг мартаа юу? Би хийх гээл ахичнтэй. Оо лалцхан жимс хамтдаа. Ой, миний гал мөрөөр өвдөд энэ чигтэд гэх шиг сайхан гой массаж хийгээд өгч. Яасан бэ хоны? Заадаг. Ой, ямар гоё юм бэ? Бүр ядарсан байна шүү дээ. Ёй, зөөлхөн хоны. Ямар байна? Амар гоё байна. Немного пафосная, служил Советскому Союзу. Баг уухад яадаг. Тэр уснаас балга. Аль. Уснаас балга. Флэш дээр чиж байна. Это вот так вот. Хушханы яагаад гаццсан бэ? За. Оо ямар гоё юм бэ? Дахиад. MC Шатурикар.
Бүхний хэрэгцээнд нийцүүлэг MC Group. Unitel-ийн цэнэглэгч картын урамшуулал эхэллээ. Та 3000, 5000 болон догийн үйлчилгээний 6000 картаар дансаа цэнэглэвэл эхний удаад 30% бонус. Хоёр дахь удаад 60% бонус. Харин 3 дахь удаагаас эхлэн цэнэглэл бүр 100% бонус таны дансанд нэмэгдэж орно. Unitel карта. Хүч бол тоо биш. Үн бол чанар биш. Бибико, Good Baby, хүүхдийн чих. Илүү ихийг шингэн. Зах хязгаар нь үл мэдэгдэх цахим ертөнц. Таны мэдрэмжээс хамаарах олонд Picture Card. Төлбөрийн картны өнгө загвар төсөөлөн бодох хэрэг чөлөөг танд олгож хэн нэгэн бус зөвхөн та хэдвчнийхэн гоёг урлах цаг ирлээ. Нандин Picture Card. Цахим ертөнцид орон цагаа эзэж таны дахин давтагдшгүй өнгө загварын шийдлэр онлайн захиалга авч гэлээ. Нандин харилдаг гэрэл зураг хүн бүртбэ. Picture Card. Нандин. За би 50% боломж авъя. Мэдээж B15. Таны B15. Yes. Харин та Үзэгчдээсээ дэмжлэг авъя. бол үлгүй. Үзэгч түмэн нэгэн дуугаар B15-ийн хоортой цайг санал болгож байна. B15. Тоо биш. Үн бол чанар биш. Бибико, Good Baby, хүүхдийн чих. Илүү ихийг шингэн. Юэн. Hello. Hey. Юэн. Илашикова. Би Pepsi-ийн дуртай. Би Pepsi-ийн дуртай. Энэ бол шинэ имиж. Энэ бол шинэ үе. Өдөр бүр шинэ амт, шинэ мэдрэмжийг илүү хэмжээтэйгээр Монголд үйлдвэрлэв. Pepsi авъя. Өргөн олон янзын гоо сайхны бүтээгдэхүүн хэрэгжилж байсан ч яг сарнаа шиг ийм гайхалтай шинэхэн мэдрэмж өгч байгаагүй. Бүсгүй таны арсыг гэрэлтсэн өнгөлөг болгож дур булаам харагдуулна. Одоо миний арс илүү торгомсог, уянзуулав. Бас чиглэг болсон. Найзууд маань түүнийг хэлж байгаа. Та сонголтоо хийх л үлдлээ. Өндөр хурд хяндон хааж хэрэглэж болох хязгаар бүх хэрэглээ. Хамгийн өндөр хурдны утасгүй интернет ердөө 14900 төгрөг. Өндөр хурдны интернетэд Dataman, Telemax. Жимстүүдийн хаан чизрагын жимсний бяцхан доктор сөрүүлтэй шүүс. Витамин, амин ямын цуглуулга. Ханы төмөн эсрэг онцгой сайн үйлчилгээтэй. Консервантгүй. Тархлаа сэргээж алчаал тайлна. Эрүүл бие саруул ухааны төлөө сэтгэл шингээж үйлдвэрлэн. Бяцхан доктор. Зөөлөн хамт
Бибико, good baby, хүүхдийн чих. Илүү ихийг шингэнэ. ID брендийн хөгжилтэй мессежтэй урамшуулал эхэллээ. Шинээр ID-та болсон хүн бүрт 500 мессеж өнгөө бичих эрхийг бэлэглэж байна. Залуусаа мессежээр дурлаж, мессежээр зүүдэлцгээе. Ох юм захиалах уу. За би 50% боломж авъя. Мэдээж B15. Таны B15. Yes. Харин та Үзэгчдээсээ дэмжлэг авъя. бол үлгэрээ. Үзэгч түмэн нэгэн дуугаар B15-ийн тоортой цайг санал болгож байна. B15. Хүч бол тоо биш. Үн бол чанар биш. Бибико, good baby, хүүхдийн чих. Илүү ихийг шингэнэ. Байгалийн гаралтай цуврал гоо сайхны шилдэг бүтээгдэхүүн. Биомо өдөр шөнийн тостой болж шинжлэхдээ чирлээ. Гүүний самтай биомо бүсгүй таны арсыг уургаар тэтгэж өгнө. Барагшуултай биомо олон төрлийн эрдэс бязар таны арсыг хангана. Монголын номер 1 байгалийн гаралтай шинжилсэн биомо гоо сайхны цуврал. Бүсгүй хүний гоо сайхныг илэрхийлэгч Эвоны нүүр будалтай бүтээгдэхүүн. Дэгжин харцыг тодотгох одон өнгийн сонголт. Хамгийн дур булаан, уруулын өг. Гарын ганцхан хөдөлгөөнөөр үдсэрлэнтэй харагдаж, тансаг мэдрэмж төрүүлэх ингэсэг. Энэ бүхнийг та зөвхөн Эвоны зөвлөхүүдэд хандан аваарай. Өөрөнд нь олон янзын гоо сайхны бүтээгдэхүүн хэрэгжилж байсан ч яг сарнаа шиг юм гайхалтай шинэхэн мэдрэмж өгч байгаагүй. Бүсгүй таны арсыг гэрэлтсэн өнгөлөг болгож дур булаан харагдуулна. Одоо миний арс илүү торгомсог, уянзуулав, бас чиглэг болсон. Найзууд маань түүнийг хэлж байгаа. Та сонголтоо хийх л үлдлээ. Хэрвээ та 2-7 хоног буюу түүнээс дээш хугацаагаар ханиалгавал өөрийн харьяа дүүргийн сүрээгийн диспансерт яаралтай хандаж цэргийн шинжилгээ өгнө. Дэлхийн зүүн Монгол. Жимсдүүдийн хаан чизрагын жимсний бяцхан доктор сөрүүлтэй шүс. Витамин, амин ямын цуглуулга. Ханы төмөн эсрэг онцгой сайн үйлчилгээтэй. Консервантгүй. Тархлаа сэргээж алчаал тайлна. Эрүүл бие саруул ухааны төлөө сэтгэл шингээж үйлдвэрлэв. Бяцхан доктор. Байгалийн гаралтай цуврал гоо сайхны шилдэг бүтээгдэхүүн. Биомо өдөр шөнийн тостой болж шинжлэхдээ чирлээ. Гүүний самтай биомо бүсгүй таны арсыг уургаар тэтгэж өгнө. Барагшуултай биомо олон төрлийн эрдэс бязар таны арсыг хангана. Монголын номер 1 байгалийн гаралтай шинжилсэн биомо гоо сайхны цуврал. МЦ шатхууны карт бүхний хэрэгцээнд нийцүүл. МЦ Group. Ээж, би маргааш шинээр аягийн зүүж явах уу? Хоёулаа л хөөрх юм биш үү? Миний хөөрөл мэдгүй юу. Ээж, та энэ хоёрыг аль нэг нь сунгаад өгүүлээ.
Ээж ээ. Ээж их нь толгой өвдөд байна шүү. Тийм амар өвдөж гэнэ үү? Энд дуудах юм уу? Үгүй. Миний охин эртхэн усанд ороод унтаж амар. Ээж нь ганцаараа суучж байгаа юм бодмоор. Та ч гэсэн усанд ороод эртхэн унтахгүй дөө. Хоёулаа маргааш ирж гарна шүү дээ. Ээж нь маргааш ажилдаа явахгүй. Чамаг хөргөж өгчвөл буцаад гэртээ өрөөд ирнэ. Та амлалтаа авсан юу? Үгүй. Тэгтээ бараг тэгж хэлж болно доо. Ээж, та яагаад байгаа юм бэ? Та охиндоо хэлэхгүй мүү? Ээж их нь ажил дээр жаахан асуудал гараад байна. Ямар асуудал? Та над юусоо хэлэхгүй юу? Бид миний охинчны үстэй. Ээж нэг юм буруу хийсэн юм шиг байна. Тэгээд энээсээ болоо ажилласаа халагдчих магадгүй. Яагаад? Та хамгийн сайн ажилтан мэдтэй. Нэг юм буруу тооцоолоод. Тэгэл ээжийг аваачлаарай. Та яагаад энэ суучлахгүй байгаа? Манай огш хамгийн сайн ч гэсэн алддгийг. Харин алдаанаасаа суралцах ёстой л гэж хэлдэг. Та ч гэсэн яагаад нэг удаа алдаж болохгүй гэж? Та хамгийн сайн ажилтны имиж таныг хаалах ёсгүй шүү дээ. Ээж нь ийм хөөрхөн. Бас ийм ухаантай охинтой. Их азтай юм аа. Би ч гэсэн ийм сайхан ээжээрээ багнадаг. Та хамгийн мундаг шүү дээ. Байна уу? Байна. Бадрал ах нь байна. Орой залгасан дуучлаарай. Зүгээрээ би ч сэн тань руу залгана гэж бодож байсан. Өө тийм үү. Яасан ямар нэг юм хэлэх гээ юу? Гүйлдэ. Гэхдээ юу гэж? Та ээж рүү ирсэн үү? Харин ээж нь уцаа авахгүй байна. Тэгэхээр нь чамаас асуух гээд. Ээж хоёр гэртээ байна. Ээж өнөөдөр сонирн байх юм. Өө тийм үү. Яасан юм бол та? Зүгээр үү? Ээж зүгээр гэж байгаач их хэцүү байгаа юм шиг байна. Ээжийн ажил дээр асуудал гараад ээжийг хална гэсэн гинэ. Ээж нь мундаг юм чи юу гэж ажиллаас нь халах вэ? Би ч гэсэн тэгж хэлсэн л дээ. Сайн байна. Ээжигээ сайн тайвшруулаарай за. Сайхан амраарай. Та ч гэсэн. Баяртай. За баяртай. Сайн байна уу? Сүрэн даргав. Бадрал байна. Орой залгасан дуучлаарай. Зүгээр. Өвгөн чи өдөр шөнөгүй ажилтдаг юм чинь. Яасан гоо? Гэхдээ яах юу ах вэ? Нөгөө асуудал юу болж байгааг л асуух гээд. Би яг хэлснээр чинь бүгдийг гартан тараас. Тэгээд хамгийн их алдаг дучруу
Нөгөө Маргад гэдэг үнийг хэлж байна уу? Тэр бүсгүй алдаа биш байж болно штэ гэж би танд хэлсэн байхаа. Тий. Гэхдээ шалгаж үзэхээс өөр аргагүй шүү дээ өгшөө. Тэгээд ч тэр хүний чинь ажиллаас нь төдгөл зүйлхийг туузаас өвшөрсөн байх би яах юм? Яац. Наад асуудлаа хурдан шийдвэрлээ тэгээд надаа мэдэгдэн үсттэй. Тэгэлгүй яах. Тэр дор цаг тухайд мэдээлээ. Баяртай. Чимгэрээс зайлын шүү гөлөг мэд. Яах юм? Тэр золбон гөлөг дээр очиж өдөө болтол тэжээл өсөглөө. Одоо боллоо. Би зүгээр л аавынхаа. Баяртай минь хөө. Сайн сураад ирээрээ гэд. Тухан дээр минь үсэд гараа таллахыг л харахыг хүссэн. Ээч. Таавд. Хүн танд зөндөө хайртай шүү гэд дамжуулаад өгөр. Аавын зүрхээр натгуулаад эмнэлэгт өчгсөн. Таныг дуудаад байна. Би энэ гайгүй юу? Гайдаж байсан гайгүй ч гэсэн та ер нь ингэж ярьж байдаг. Над үг хэлээ бодмоор юм. Баясаа. Би аав дээр очиж чадахгүй чи мэдэн штэ. Хэдий болтлын гэх юм бэ? Аав юм би сүүлийн үед нилээд орцсон. Биемийн асуудлаас болоод нилээд хямаалаа. Би тэр биемийн асуудал дээр ажиллаж байгаа. Удахгүй учрын тодорно. Чи ч гэсэн мэдж байгаа штэ. Тэгээд тийм байж аавд олигтойгоо шиг тайлбарлаад өгөхгүй яаж байгаа юм? Ганц биемийн асуудал ч биш л дээ ах минь. Та ер нь аавыг бодохгүй юу? Чи тийм л их санаа тавиад байгаа юм бол өөрөө ажлыг аваад хийгэж таныг л хийн гэвэл санаан зовхгүй шүү дээ. Намайг ямар таны зэрэгт үнэлэх биш. Үгүй чи өөрийгөө штэ аавд мэдэн чадна гэдгийг ойлгох ёстой байхгүй юу? Ойлгож гин үү? Би чадахгүй. Би хүсэхгүй.
Тэгвэл би ч гэсэн өсөхгүй. Ха танаас гуй. Би тань шиг өдөрдөж чадахгүй шүү дээ. Энийг таач мэднэ, би ч мэднэ. Аав ч гэсэн мэдж байгаа ш, тийм биз дээ. Тэгвэл сурахгүй юу? Та одоо яагаад байгаа юм бэ? Тэгээд ч миний мэрэгжил биш. Би өөрийнхөө судлаачийн мэрэгжил дуртай. Аавыг аль эмнэлэгт твтүүлсэн? Хаяа явъя л та. Би унаатай ирсэн байгаа. Тэхүү. Би явчихдаггүй. Би ажилдаа дуртай байгаад та надад дандаа байн шийж өгөөл. Сайхан амарсан аа. Аавынхаа 20 жил хөлс хүчээр туслуулан байж босгосон бүхний. Яаж нурахыг харах л үлдэх шивтэй. Чи ер нь болж л өгвөл өөр хариуцлагаас зугчих гээд ах юм аа. Хурдлаач ээ. Энд хүм модод байна штэ. Хүүхдүүдээ яах гэж байгаа юм? Юу нэ? Хаа? Юу? Олноос чамайг